За сайн байцгаана үзэгчдээ. За өнөөдрийн бид нар ILO энэ удаагийн бичлэгээрээ бид нар хуулийн технологийн талаар ингээд ярилцъя гэж шийдлээ. Ягаад гэх юм бол энэ хуулийн технологи гэж юу юм, legal tech гэж юу юм гэдэг талаар маш олон хүмүүс манай платформ руу хандаж юм асуулт тавьж байна. За дээрээс нэмээд бас манай Facebook хуудасаар дамжин ингээд маш олон мэдээлэл авах сонирхолтой юм иргэдүүд бол их байгаа учраас энд нэг мөр бүгдэнд нь хариулт өгье гэдэг зорилгоор бид нар өнөөдрийн энэ нэвтрүүлгийг хийж байгаамаа. За бид нар бол айгүй сайн мэд нэг хэсэг бол Монголд ялангуяа манай Lendimany нэвтрүүлсэн финтек буюу санхүүгийн технологийн програм хангамжийн суурилсан бизнес модель гарч ирээд энэ бол маш амжилттай явж байгаа. За үүний дараагаас legal tech, за insure tech тийм ээ. За гэх мэтлэнгээр юу agri tech гэдэг ч юм ингээд маш олон салбарууд ингээд технологичод явж байгаа ийм эрен үе байгаа. За ялангуяа аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед бол энэ технологи програм хангамжинд суурилсан бизнес ялангуяа энэ бизнес дээр боссон энэ модель энэ хэрэглэгчд бол хүргэх энэ арга замуудыг бол мянган мэргэжлийн хүмүүс, мянган технологийн хүмүүс, IT-ийн чиглэлийн хүмүүс бол эрэл хайгуул хийж явж байгаа юм цаг үе бид нар давхцжээ. Тэгэхээр өнөөдөр ер нь энэ бид нар яг голчлоод энэ legal технологи буюу хуулийн технологийн талаар товчхон ойлголтыг бол манай энэ ILO платформыг ашигладаг нэг хэрэгэлдэг ялангуяа хууль зүйн салбарт ажилдаг за энэ салбарт дуртай хүмүүстээ зориулаад мэдээлэл хүргэе гэж зорьсон байгаа. Тэгэхээр бол хуулийн технологи гэдэг бол үг нь бол юу гэж орчуулагдаж Монгол дээр бууж байгаа гэхээр хууль зүйн уламжлалт үйлчилгээг програм хангамж болон технологи ашиглан хүргэж байгаа шийдлийг legal технологи гэж нэрлэдэг байгаа. Өөрөөр хэлбэл бид нар монголчилж буулгахад бол хуулийн технологи гэж буулгаад байгаа. За яг хоо гадны зарим улс орнуудад бол Англи ч юм уу, Америкт Сингапур ч гэдэг юм уу товчлыг нь бол legal tech, эсвэл law tech гэж нэрлэдэг байгаа. За бид нар Монгол буулгахад бол legal tech гэж ерөөхдөө голчдож буулгаад байгаа. Ягаад гэх юм бол эрх зүйн технологи талдаа илүү үйлчлэгээнүүдийг энгийн болгож иргэнд хүргэх нь энэ утга агуулга нь арай нийцтэй байна гэж бид нар харж байгаа. За зарим улс орнуудад бол law технологи гэж яваад байгаа. Жишээ нь яг хуулийг буюу уламжлалт бичигдсэн энэ хуулийг технологи ашиглан хэрхэн иргэнд хүргэх, хэрэглээг өндөр болгох, хүртээмжийг нэмэх талаар бол илүү их төлхөө судалгаа шинжилгээний ажил талд ажиллаад байгаа гэж ойлгож байгаа. За ерөнхийдөө бол энэ хуулийн технологи бол нэг юм 26-7 ийм үндсэн хэрэглээтэй бол явж байна. За ялангуяа энэ технологиуд бол хэвшлэн бол дэлхийд дээр байгаа компаниуд дээр бол стартап компани хэмжээнд бол технологиуд бол хөгжүүлээд явж байгаа. За эхнийх нь гэх юм бол энэ legal marketplace буюу энэ эрх зүйн зах байдлаар бол үндсэн хэрэглээ нь ингээ хэрэглэгдээ явж байгаа. За ялангуяа энэ чиглэлд бол хамгийн амжилттай яваа компаниуд гэх юм бол бидний сайн мэдэх Legal Zoom гэдэг байна. Rocket Lawyer гэдэг байж тийм ээ. За App Council гэдэг байж байна. За маш олон юм компаниуд бол ингээд энэ үндсэн хэрэглээг бол гаргаж ирээд явж байгаа. За ялангуяа энэ хууль зүйн зах дотор бол хамгийн их амжилттай яваа том компаниудын нэг бол Legal Zoom компани бол байгаа. За 19 оны үнэлгээгээр бол 2 тэрбум Америк долларт компани үнцийг бол хүрсэн ийм судалгаа бол олон нийтэд зарлаад явагдаж байгаа. Тэгэхээр ялангуяа энэ эрх зүйн зах чиглэлийн үндсэн хэрэглээтэй энэ хуулийн технологи хөгжүүлж байгаа улс орнууд бол маш олон байгаа. Ялангуяа Дани байгаа, Швейцар байна. За дээрээс нь Сингапур байна. За Аз талаас бол Хонконг явж байна. За мөн бүс нутгийн хамтын ажиллагааны буюу хамтын нийгэмлэгийн холбоодууд бол үүссэн энэ чиглэлээр бол ажиллаад явж байгаа. За хоёрдугаарт бол энэ документ автоматжуулалтын үндсэн хэрэглээ бол явагдаж байгаа. За ялангуяа энэ үндсэн хэрэглээ бол хуулийн технологийн ер нь стартап хийж байгаа компаниудын бол бас үндсэн нэг хэрэглээний хэсэг болж явагдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол уламжлалтаар ингээд бид бүх ингээд бичиг цаас бариад ингээд нэг бүрчлэн үгээ бичээл ингээд хэвлээл тэрийг аваач өгдөг юм байсан стандарт байнгын түгээмэл хэрэглэгддэг бичиг баримтуудыг автоматжуулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол хэрэглэгч ороод гол түлхүүр үгнүүдээ хийгээд өөр тохирсон бичиг баримтаа эцсийн байдлаар хэрэглэж авах боломжтой байдлаар үндсэн хэрэглээг бол ингээд хийгээ явж байгаамаа. За дараачих нь бол контракт менежмент буюу гэрээний менежментийн үндсэн хэрэглээтэй програм хангамжийг бол хуулийн технологийн компаниуд бол хөгжүүлээд стартап компаниуд бол хөгжүүлээд явж байна. Тэгэхээр ялангуяа гэрээ гэдэг бол
бизнесийн үндсэн одоо хилцэлтэд ордог. Ялангуяа одоо тухайн улс оронд байгаа гэрээ хэлцлүүд, за үндэстэн дамсан компаниудын хийж байгаа гэрээ хэлцлүүд, за 1 ба 2 3 улс хоорондын дамжсан гэрээ хэлцлүүд дээр бол энэ контракт менежментийг бол илүү төлхөө ашиглаж байгаа. За ялангуяа олон 2-оос 2-3-аас дээш улс хооронд салбартаа, за үйлчлэгээтэй ийм одоо олон байгууллага, олон мянган ажилтнтай ийм байгууллагууд дээр бол бас илүү их төлхөө хэрэглэгддэг. За хоёрдугаарт нөгөө асламгтмал зайд байгаа буюу орон зайнаас хамааралтай байгаа ийм үйл ажиллагаа явуулахад бол контракт менежмент буюу гэрээний одоо менежмент бол ингээд хэрэгжээд бол явж байгаа. За legal compliance буюу одоо энэ хууль зүйн дэг бүхий одоо энэ үйл явцыг одоо хуульд нийцүүлэн одоо хянах одоо мөрдүүлэх ийм одоо үндсэн хэрэглээ бол бас үндсэндээ хэрэглэгдээд явж байгаа. За дараагийн үйл ажиллагаанд практик менежмент буюу одоо яг хуульчийн зүгээс, өмгөөлөгчийн зүгээс мэргэжлийн үйл ажиллагаанд үзүүлж байгаа энэ явцдаа за зардал, мөнгө одоо тий хэрэгээ хэрхэн шийдвэрлэж байгаа, за мөн зохион байгуулалттай холбоотой ийм асуудлуудыг бол одоо жишээ нь энэ практик менежментээр бол програм хэрэглээ явж байгаа. Ялангуяа одоо хуульчийн ERP талдаа, харилцагчийн менежмент талдаа бол энэ програмууд бол нэлээд хүчтэй явж байгаа. Одоо бидний сайн мэдгээр бол Silo гэдэг бас програм гэж байна олон улсын тий. Тэгэхээр энэ програм технологиуд бол одоо яг энэ чиглэл